Улсын хурлын эрхэм гишүүдээ Улсын хурлын эрхэм гишүүдээ ард түмний илж төлөөлөгчдөө төрийн эрх барих дэд байгууллага улсын хурлын дараагаар ажиллах итгэл хүлээлгэсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье. Төрийн дээд эрх гагцхүү ард түмний хүчээр миний бие ард түмнээс уг сурвалжтай, их ундрахтай, ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө үндсэн хуулиа сахин баримталж хичээнгүйлэн ажиллах болно. Ард түмний илж төлөөлөгчдийн олон ургалж үзэл бодлоо уралдуулах чөлөө тендэр, олон намын, сонирхлын, олон бүлгийн өргөн төлөөлөл оролцоотой парламент мэргэжлийн мэтгэлцээний өргөн талбар байлгахын төлөө хичээж ажиллах болно. Улс орны эрх ашигла энэ тэргуунд улс төрийн намын асуудлаа хойшин тавьж, үндсэн хууль, дээдлэн сахих өргөсөн тангараа баримталж, хууль тогтоох үндсэн үүргээ биелүүлж ажиллахыг та биднийг илж төлөөлөгчөө болгосон олон түмэн шаардж байна. Олон ургалж үзэл бодлоо уралдуулахын зэрэгцээ Монгол улсын язгуур нийтлэг эрх ашиг гагцхүү шударга ёсон суурилсан ив ийг хичээн улс орныхоо илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээж ажиллацгаая. Хууль тогтоох дэд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш, хууль төрж байх ёстой. Улсын их хурлын нэр хүнд гишүүн гэмт хэрэг шалгуулад байгаагаас болж унаагүй. Улсын их хурлын нэр хүнд улсын их хурлын гишүүн шалгуулахгүй байх давуу дархан эрхээс болж унж байгаа нүнэ. Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өсөх болно. Нэгдүгээрт парламентыг үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг улсын их хурл өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй. Хоёрдугаарт судалгаа, их хөгжил, шинжлэх ухаан суурилсан, цаг үе, олон улсын чиг хандлага, хэрэгцээ шаардлагадаа нийцсэн хууль тогтоомжийг хилцэн баталж байх үүрэгтэй. Гуравдугаарт олон ургалж үзэл бодлын мэтгэлцээний талбар байх ёстой. Дөрөвдүгээрт олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвшөх учиртай. Эдгээр дөрвөн зорилтыг улсын их хурлын даргын хувьд баримталж ажиллана. Энэ бүхний үр дүнд ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхийг барих парламентын засаглал бэхжих болно. Миний бие төрийн эрх барьж байгаа Монгол ардын намын дарга боловч үндсэн хуулиа ягштал сахин баримталж, их хурлын гишүүдийн үзэл бодол, байр суурьаа илэрхийлэх, хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа ялгуурлгүйгээр эрх тэгш хүндэтгэлтэй хандах болно. Улсын их хурлын дарга бол улсын их хурлын гишүүдээс илүү эрх идэх биш, илүү үүрэг хүлээсэн ажил албаа. Улсын их хурлын гишүүдийн санал бодол, байр суурь, олонхын саналаар хилэлцэн гаргах шийдвэрт нөлөөлдөг давуу эрхтэй албан тушаалтан бишээ. Улсын их хурлын дарга бол улсын их хурлын бусад гишүүдтэйгээ адил ард түмнээс сонгогддог их хурлын хуралдааныг зохион байгуулах чиг үүрэгтэй гэдэг итгэл үнэмшлээсээ би ухрахгүй. Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх үүргийн нэгдлийг хангах, тэгш хэрэг, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой. Үндсэн хууль, хууль дээдэх ёсны өмнө улс төрийн нам, нас хүүсийн ялгаа зааг ямар ч дабл стандарт байх учиргүй. Та бид ард түмний 126 дарга бишээ. Та бид ард түмний 126 илж төлөөлөгч. Илүү тусгай эрх даргатай ард түмэнд зааж зааварладаг дарга нар бид бишээ. Улс төрийн намын бус, улс орны ард иргэдийн эрх ашигыг энэ тэргуунд эрэмблэн дээдлж, нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, дэлхийн чиг хандлага, цаг үедээ нийцсэн хууль тогтоомжуудыг судалгаа шинжилгээ, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын өргөн идэвхтэй оролцоонд тулгуурлаж, хилцэн баталж байх нь та бидний онцгой үүрэг юм а. Улсын их хурлаас батлан гаргасан хууль тогтоомжууд хийдэл давхардалтай, өөр хоорондоо зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцаа зохицуулах чадваргүй, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, зөрчилдөж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилж, хууль тогтоох, засгийн газарт хяналт тавих үндсэн үүргээ биелүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно. Засгийн газрын бодлого үйл ажиллагаанд намчирхалгүйгээр хяналт тавьж, зөвд зөөлөн, буруу татуу байж, шийдлээ хүлээсэн асуудлын гарц шийдлийг олж, хүний эрхийг зөрчсөн, улс орны хөгжил саад болсон хуулийн гогт гээг тайлж ажиллах болно. Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд парламентын хяналт тавьж, гүйцэтгэлийн хариуцлага нэхэж шаардаж ажиллана. Монгол улсын 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэл, тэтгэврийн зээлийн хугацаа 24 сар байгаа 36 сар болгох зэрэг нийгмийн хэрэгцээ шаардлагыг шуурхаа мэдрэн санал санаачлагтай ажиллахыг
та биднээс цаг үе бодит нөхцөл байдал шаардж байна. Улсын их хурлын хэлэлцэн баталж байгаа тогтоол шийдвэр бүхэн Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнол, Монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлан баттгах, ардчилсан нийгэм чөлөө зах зээлийн харилцааг төгөлдршүүлэхэд чиглэгдэх учиртай. Улсын их хурл энэ өдрүүдэд Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг хэмжиж болох үйс, хүрч болох үйс, цаг хугацаатай бодит байх шаардлагад үндэслэн шинжлэх ухаан тулгуурлан боловсруулсныг хэлэлцэж байна. Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг баттгах, Монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлахын төлөө гарц шийдэл, санал бодлоо уралдуулж ажиллахыг бодит нөхцөл байдал сануулж байна. Улсын их хурл төрийн зурчлаас хувийн хэвшлийг чөлөөлж, төрийн оролцоог хумж, шударга өрсөлдөөний хөхүүлэн дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд анхаарах ёстойг улсын их хурлаас хэлэлцэн баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг 2026 онд 30.9%, 2027 онд 29.3%, 2028 онд 28.2% болгон бууруулах зорилт тусгагдсан нь төрийн оролцоо багасж зах зээлийн боломж улам өргөжхийн эхлэл болсон. Төсвийн нийт зардал дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг 2028 он гэхэд 28.6% болгон бууруулснаар төсвийн зардлын үр ашгийг нэмэгдүүлж, эрэлтийн гаралтай инфляцийг хязгаарлаж, мөнгөний бодлоготой уялдан дунд хугацаанд инфляцийг бууруулах нөхцөл боломж бий болно. Энэхүү орон зайд засгийн газраас олон нийтийн хилцүүлэгт байгаа татварын багц хууль, хувийн өмч хөрөнгийн хурааж нийгэмчлэх эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргахыг хориглосон эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлт, зөвшөөрөл мэдэгдлийн хуулийг улсын их хурл намрын чуулганаараа батлах болно. Эдийн засгийн эрх чөлөөтөө зөрчилдөж болзошгүй 228, шууд зөрчилдөж байгаа 110 хууль, нийт 378 хуулийг хиймэл оюун тулгуурлан илрүүлсний гогтгийг энэ хуулиар тайлж байгаа шигэ Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 430 гаруй хуулиас эдийн засгийн эрх чөлөө, хүний эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг зөрчсөн хуулиуд дээр хиймэл оюуны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж нэмэлт өөрчлөлт оруулах болно. Хуулиас давсан журамгүй журам, дүрмгүй дүрмийг хориглоно. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай хамтран ажиллах хууль эрх зүйн орчноо өөрчлөх нь хөгжлийн гарц мөн. Хөрөнгө оруулалтыг дагаад дэвшилтийн шин технологи, шин соёл, хийх ажил, олгох цалин, төлөх татвар нэмэгддэг. Юм бүхнийг хийх гэдэг биш, юу хийхгүйгээ мэддэг цомхон төр болох эрх зүйн эрүүл сарвал орчныг энэ танхимд бүрдүүлэх хэрэгтэй. Бизнес эрхлэгчдэд дэмжих зорилгоор татвар нийгмийн даатгалын тогтолцоонд бодит шинжил хийх шаардлага тавигдж байна. Татварын шинжилгээ үр дүн нь төрийн зуршлыг халж, хувийн хөвшилд орон зай, хөгжих зам нээхэд оршино. Төсвийн тэлэлтийг хязгаарлах нь цалин орлогыг үнгүүдүүлэгч инфляцийн дарамтыг буулгах болно. Аж ахуй нэгжүүд Монгол хүнд ажил олгож, цалин өгч, илүү урамшуулж үнэлснийхээ төлөө илүү их шимтгэл төлөөд байвал халамжаас хөдөлмөрт бодлого бодит ажил хэрэг болохгүй. 2021 онд Улсын их хурлын гишүүний хувиар санаачилж байсан хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хуулийг баталж, олон давхаргад тогтолцоон шилжүүлж, ахмад настан олон төрлийн сангаас тэтгэвэр авах тогтолцоог бүрдүүлэх нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 2030 он тэтгэврийн хэмжээг ажлагчдын дундад цалингийн 35% хүргэх зорилтыг биелүүлэх хөшүүрэг болох болно. Данхар том төрөөс ухаалаг цомхон төр шилжихийн тулд чийгүүрийн хийдэл давхардлыг арилгах, төрийн зарим чийгүүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх, гэрээгээр гүйцэтгүүлэх, төрийн албанд үр дүн гүйцэтгэлд үндэслэн нэмэгдлийн систем нэвтрүүлж хийснийхээ хэрээр авдаг болох, үндсэн ажлаас гадна нэмэлт орлого олдог эрх чөлөөтэй байх нь цомхон төр болох хууль эрх зүйн эрс өөрчил шинжилт нэн шаардлагатай байна. Улсын их хурлаар хилцэх хэсгэнд дэмжигдсэн төрийн өмчийн компани бүтээмж засаглал ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг улсын их хурл яаралтай баталж, улсын их хурл хяналт тавьж, төрийн хувийн хөвшилтэд өрсөлдөх компани цаашид байгуулахыг хуульчлан хориглох, төрийн өмчт компаниудыг хувьчлах, татан буулгах, нэгтгэх, олон улсын аудит оруулах, нээлттэй компани болгох ажлыг шуурхаалахад ташуур өгөх ёстой. Эрүүл тогтвортой эдийн засгийн тулгуур нь үр ашигтай, өрсөлдөөнтэй, хүртээмжтэй санхүүгийн сектор юм а. Гадаадын банкны салбар нэгжийг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг нээж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээрх ажлыг идэвхжүүлнэ. Ингэснээр өрсөлдөө нэмэгдэж, санхүүжилтийн өртөг, зээлийн хүү буурж, санхүүгийн үйлчилгээний чанар хүртэем сайжирч, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ. Цаашид банкны салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, хууль эрх зүйн орчин зохицуултыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана. Банкны реформыг эрчимжүүлж, их үүсвэрийн зардлыг бууруулах, инфляцийн түвшин тогтворжих орчныг бүрдүүлэх замаар санхүүжилтийн өртөг, зээлийн хүүг аажмаар бууруулах боломжийг тэлнэ.
хөрөнгөний зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд мэрэгжлийн хөрөнгө оруулагчдын суурийг тэлж урт хугацааны хариуцлагатай хөрөнгө оруулалт татах эрх зүйн шинжилгээг эхлүүлнэ. Хөрөнгөний зах зээлийн дэд үтсийн байгууллагуудын үр ашгийг нэмэгдүүлж, менежментийг олон улсын жишгт нийцүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Өнөөдөр дундаж тэтгэврийн хэмжээ 867 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг байгаа бөгөөд дундаж тэтгэврийн зээлийн хэмжээ 6.4 сая, хүү 16.4% байна. Санхүүгийн хүртээмжийг сайжруулах ажлыг эрчимжүүлж, ахмадын тэтгэвэр барьцаасан зээлийн хугацааг 24 сар байгаа 36 хүртэлх сар болгож, ахмадуудтай ээлтэй болох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх болно. Даатгалын зах зээлийг олон улсын сайн туршлагад нийцүүлж, шин шатанд гаргаж, салбарын эрх зүйн орчныг иж бүрэн шинжилж, тогтвортой өсөлтийг хангах эрх зүйн шинтгэлээ эрчимжүүлнэ. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мэрэгжлийн хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар удирдах, хараат бус, ил тод, хариуцлагатай засаглал бүхий тогтолцоог хуулиар бүрдүүлнэ. Орлогод суурилсан зорилттой бүлгийг дэмжих, орон сууцчлалтын бодлогын хүрээнд хөнгөлөлтөө ипотекийн зээлийг зорилттой бүлэг чиглүүлж, бодит хэрэгцээтэй өрхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэгжилтийн хийдлийг арилгана. Улсын хурлын эрхэм гишүүдээ, улс орон ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, үндсэн хуулиа сахин баримталж, эрх зүйн эрүүл орчныг бүтээхийн төлөө олон ургалж үзэл бодлоо уралдуулцгаая. Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнол, Монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дарахлах эрх зүйн иж бүрэн шинжилгээний төлөө хамтдаа ажиллацгаая. Мөнх тэнгэрийн дор Монгол улс мандан бадрах болтугай.